За баярлалаа. Ер нь би энэ цахим санал хураалт дээр сөрөг байгаад тахаар хүмүүс гайхаад байгаа юм. Тэгээ би өөрөө мэдээллийн технологийн нарийн мэргэжлийн хүн байхгүй. Залуудаа би 7 жил програм хангамж, кибер аюулгүй байдал, одоо манайхан кибер гэхээр ойлгодогчгүй шүү дээ. Тэгээ ихэнх хүний одоо тийм ойлгохгүй зүйлийг л бид нар уг нь ном үзэхдээ үзсэн байхгүй да. Тийм учраас л боломжлоод байгаа юм. Хин ч ороод халдлага хийж болдог. Хин ч өмнөөс нь хаяг бүрдүүлж болдог. Тэр тийм хүнд асуудал бол биш шүү дээ. Ялангуяа одоо энэ AI технологи нээлттэй болцсон үед бол энэ манай мэдээллийн системүүдийг одоо хакерт кодыг бол би ч гэсэн баг зохиолгочих байхгүй. Тэгэхээр тэр бол одоо Японы том банкуд дөнгөж одоо өөрийнхөө хамгаалалтын системийг энэ OpenAI-аар өөрөөр нь бодуулж эхэлж шít. Тэгэхээр манай Монгол улсын энэ мэдээллийн аюулгүй байдал гэдэг бол зүгээр л одоо хүүхдийн тоглоом байхгүй да. Тэгэхээр бид нар энэ юмд жоохон боломжтой хандаач гэж би гişүүдээсээ хүсэж байгаа юм. Тэгээ бид нар нэгэн лүгөө мессеж бичээд нөгөөх нь олоод уншчихаар энэ их боломжийн юм байна л гэж бодоод ах шиг байгаа юм. Тийм зүйл байхгүй шүү дээ. Хэний ч Facebook-ыг, хэний ч одоо Viber-ыг байна уу юу ч байсан альч аппликейшнийг гаргаад задлаад дэлгээ тавих бол тийм хүнд асуудал одоо биш болсон. Эдэн жилийн өмнө бол хүнд байсан. Одоо бол дэлхийн хакерчд бол зүгээр AI-аар өөрөөр нь хийлгэчихэд нь шүү дээ. Өөрөө нэг ихтер код хайгаад ах, тайлах гэж оролдоод ах шаардлагагүй болсон шүү дээ. Тийм учраас бол энэ цахим санал хураалт гэдэг юм манайх өөрөө дэлхийн одоо мэдээллийн технологийн тэргүүлэгч болтлоо. Хийж болохгүй, чадахгүй. Бүтэн бүдлэн гарна. За би зүгээр манай энэ нэр дэвшигч одоо өнөөдөр ингээд 4 хүн орж ирж байгаа юм. 4 хүн дотор 3 нь бол цагдаа баг. Цэрэг. Тэгээ мөнх зориг бол өөрөө ийм мэдээллийн технологийн хүн орж ирж байгаа. Тэгэхээр энэ улсууд нэг мэдэхгүй юм юм хийчих гэж оролдоод манад их бодлон гардаг. Тэгэхээр чи бол энэ өөрийнхөө мэргэжлийн давуу талыг орчин үеийн одоо мэдээллийн технологийн тухай бичиж байгаа энэ бичвэрүүдийг дэлхийд дахны бичиж байгаа шинэ үеийн бичвэрүүдийг сайн уншаад энэ хүмүүстэй болдог. Тийм. За гадамрах шүүний микрофоныг үргэлжлүүлснэ. Энэ хүмүүстэй болдгоон тухай сайн ярмаар байна. Тэгээд энэ яг миний санал. Асуулт бол өөрөө их онцгой бусад 3 хүнийгээ ботход нэг онцгой санал дэвшүүлсэн. Тэр нь бол би сонгогчийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилламаар байна гэж. Ер нь сонгуулийн эрх зүй сонгуулийн ерөнхий ороод ямар ч хамаагүй шүү. Бүр ингээ хаана монголчууд энийг ойлгох хэрэгтэй. Улс төрийн намууд өөрийнхөө хөтөлбөр зорилгыг ард түмэндээ ойлгуулж чадвал сонгогчид ир санал өгнө. Ойлгуулж чадахгүй бодлоод буруу ажил хийгээд байгаа сонгогчид итгэхгүй, санал өгөхгүй. Сонгуулийн ерөнхий ороо бол шудраг сонгуул зохион байгуулах үүрэгтэй. Хамгийн гол нь тэр. Тэрэн дотор энэ сонгогчийн эрхийн асуудал байна. Жишээлбэл Увс аймагт цогт гэрэл гишүүн Ардчилсан намын дарга цогт гэрэл нэгээр гарч ирж байгаа. Аймгаараа. Тэгээ нэг газар Ардын намын бүх нэр дэвшигчдийн ард орж байгаа. Тэр нь Увс аймгийн цэргийн анги дээр. За Амгаланбаатар гишүүн Говьалтай аймагт нэгээр гарч ирж байгаа. Тэгээ Ардын намын бүх нэр дэвшигчийн ард орж байгаа нэг хэсгийн ороо. Тэр нь цэргийн анги дээр. Пүрэвдорж гишүүн Ховд аймагт нэгээр гарч ирж байгаа. Тасархай. Тэгээ бүх Ардын намын нэр дэвшигчдийн ард орж байгаа нэг хэсгийн ороо байгаа. Цэргийн анги. Бид яавал энэ цэргүүдийн санал өгөх эрхийг хангах вэ гэдэг дээр та нэг онцгой анхаарч өгөөч. Өөрөө одоо хуулийн өндөр алба хашдаг, мэдлэг боловсрол өндөртэй хүн байна. Тэгээ өнөөдөр мэдээж би асуухаар та хариулж мэдэхгүй байна. Тэгтээ яг одоо энэ сонгогдож байгаа үеийн сэтгэл зүгөө марталгүйгээр би нэг энэ сонгогчийн эрхийг хамгаалах тал дээр нэг юм хийсэн сонгуулийн ерөнхий орооны гишүүн байгаад байя гэдэг энэ сэтгэл зүгээр асуудал хандаж өгөөч гэж
одоо өөрөөс чинь чин сэтгэлээсээ өсмөр байна. Ягаад гэвэл дөнгөж 18 хүрсэн тэр залуучууд саналаа хүнээр өгүүлүүлчихэд дараа нь амьдралдаа сонгох чадваргүй болж байгаа юм. Эрх чөлөө гэдэг үгний хамгийн үнэтэй утга нь бол сонгох байна. Сонголт хийх. Энэ бол хүнийг сонгохоос илүү өөрийнхөө амьдралыг сонгоно, гэр бүлээ сонгоно, мэргэжлээ сонгоно, бизнесээ сонгоно. Бүх юмыг сонгож байгаа юм. Дөнгөж энэ сонголт руу алхаад ороод ирэхэд хүн гарыг нь барьж аваачаад айлгал сүрдүүлж хагаад буруу санал өгүүлдэг. Хүсээгүй хүндэн санал өгүүлдэг. Ингээд насан туршдаа гэмтэл авдаг. Сонголт гэдэг бол надад байхгүй өөр газар байдаг гэж ингэж ойлгож явах аюултай үзэгдэл учраас та бол их нарийн юм оруулж ирсэн. Өөрийнхөө хөтөлбөр дотор. Би сонгогчийн эрхийг тэр сонгох эрхийг нь хамгаалах чиглэлээр жоохон ч ихсэн ажил хиймээр байна гэж. Тэгээ энэ чиглэлээр бодиттой үр дүн гаргаад 28 оны сонгуулийн дараа ялангуяа 27 оны сонгуул дээр аль хэсгийн хороон дээр багцаараа 80-90% санал авж байгаа газрууд гэдэг бол үндсэндээ тэнд бол сонголт биш захиргаалт байна гэсэн үг шүү дээ. Тийм учраас бол энэ урьдчилсан ажиллагаагаа яаж зөв хийх вэ гэдэг дээр санаа бодлоо чилээгээч. Дээр нь сонгуулийн ерөнхий хороог бие даасан байдлаар ажилуулахад их чухал үүрэгтэй хүн шүү та. Яагаад гэвэл бусад одоо орж ирж байгаа хүмүүс чинь байгууллага төлөөлөд байгаа. Та бол шударга ёсны төлөөлөл болж орж ирж байгаа. Би зүгээр залуу хүн учраас эргэлзэж байгаа. Нин үг хэлэхэд. Уг нь бол яг энэ шударга ёс тогтоох хүн нь бол жоохон настай намтай хүн байвал цаашид манай шүүхийнх нь анзаараад явдаг байгаа чи. Гэхдээ би өөрийн чинь дэмжин санал өгнө. Дэмжин. Зүгээр цаашдаа бол бид нар бас нэг тийм юм үдсэн хүнээр жоохон ухаан суусан хүнээр энэ төрлийн нарийн чимхлүүр ажил дээр тавьж сурдаг байх нь бол зүг баха. Гэхдээ чи залуу насаа бас одоо тийм нэг талыг барьсан буруу зүйлтэй битээ уяараа. Тэгээ хүмүүсийг санал өгүүлэх нь та нарын ажил биш шүү гэдэг би энэ дээр албан ёсоор хэлмээр байна. Энэ худлаа буруу юм руу та нарыг түлхэж байгаа. Шударга зарчимтай байх гэдэг бол сонгуулийн ерөнхий хорооны гайхуулах ганц зүйл. Бидгийг хэлье. Тэгээд ажилт намжилт хүсье. Баярлалаа.